Улсын хэмжээнд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2002-оос 2011 онд 72,760-д бүртгэгдсэний 55.3% нь орон нутагт, 44.7% нийслэлд бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 36.7%-ийг эзэлж байгаагаас үзэхэд хулгаан гэмт хэрэг зөнгөлөх хувь нь болж байна. Цагдаагийн байгууллага сүүлийн 2008-аас 2011 онд хулгаан гэмт хэргийн талаарх 79,424 гомдол мэдээлэл хүлээмж, шийдвэрлэсний 30.3% эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Түүнчлэн дулааны улирал ихсэнтэй холбогдуулан автомашины гурвалжин цохыг хаглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг ихсэж байна. Учир нь уран дулааны улирал эхэлснээр жолооч нар машинаа дулаан гараж тавихаас илүү харуул хамгаалалтгүй, гэрэлтүүлэг юм уу? Эсвэл орон сууцны байрны гаднах ил задгаа талбай тавих нь ихсдэг. Тэгвэл үүнийг далимдуулж хулгайчид автомашины жижиг цонхыг хаглан дотор нь байгаа эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг ихссэн байна. Ялангуяа орон сууцны байрны гадна талд машинаа тавьж байгаагаас үүдэн хулгай дуртж байгаа юм. За мөн хулгаан гэмтрэг одоо энэ өдрүүдэд нэлээдгүй үлдэгдсэн. Орон байрны хулгайгаас гадна одоо автомашины эд ангуудын хулгай, автомашины гурвалжин цонхыг одоо хаглаж эзүүл хулгайсан одоо гэмтрэгүүд нэлээдгүй бүртгэгдэж мөрдөн шалгагдж байна. За үүнээс бол нэлээд газар ах хандлагатай байгаа хэрэг бол ерөөсөө энэ автомашины гурвалжин цонхыг хаглаж дотроос нь эзүүл хулгайлах явдал бол нэлээд их гарсан. Гол төлөв яагаад одоо энэ төрлийн гэмтрэг үлдэгдэж байна гэхээр нөө дулааны улирал эхэлсэн иргэд орцны ойр орчим харуул хамгаалтгүй газар автомашины удаан хугацаагаар тавьдаг. Энэ байдлаас болоод хулгайч нар бол одоо нэлээд чөлөөтэй байдлаар удаан хугацаагаар тайван байдлаар одоо иргэдийн эзүүлэг хулгайлж байна. Тэгэхээр иргэн хүн өөрийнхөө одоо өмч хөрөнгөндөө эзэн болохгүй байгаа байдлаар чиглэгдэж байгаа. Тэгэхээр жолооч нар бол тохиолын системд хамрагдах шаардлагатай. Хэрвээ одоо үнэхээр харуул хамгаалтгүй газар тавих шаардлагатай байдаг бол заавал одоо тохиолын системд хамрагдах шаардлагатай байгааг анхааруулъя. Энэ мэтчлэн автомашины хулгай нэмэгдсэндээ холбогдуулан иргэдийг сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс иргэдийг автомашиндаа эд зүйлээ орхихгүй байх, нэгдсэн харуул хамгаалтай газар машинаа тавихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.